За зурагчтай өнөртөө зориулсан нэг гоё бичлэг хийя. Юу гэх юм бол яаж 100% үнэгүй гадаадд сурах бакалаврын төвчний тэтгэлэг авах вэ? За тэгээд энэ бичлэгийг эхлэхээс өмнө миний дараагийн бичлэг бол яаж магистрийн тэтгэлэг авах вэ гэдэг бичлэг байна. Тийм учраас энэ бичлэгийг миний дараагийн бичлэгээр үзэх гэсэн юм бол subscribe гэдэг энэ бичиг байгаа. Энэ дээр тэгээд дараарай. За тэгээд эхлэе да. Тэгээд бичлэгээ маш хурдан бөгөөд ойлгомжтой байхын тулд товч би яриа авчна. За тэгэхээр ерөнхийдөө миний санал болгож байгаа нэг дөрвөн аргаар тэтгэлэг авах боломжтой. Хамгийн ихний арга бол элчингээр дамжиж авах. Дараагийн арга нь болохоор оюу толгойн тэтгэлэг гэж байдаг. Тэрийг судалж авах. Дараа нь өөрөө сургуультай хүсэлтээ гаргах. Хамгийн сүүлд нь зуурчлагч байгуулга. Гэтэ ер нь бол зуурчлагч байгуулгаар дамжиж байгаа нөхцөлд яг ч үнэгүй биш л дээ. Та зуурчлалыг хөлсөө өгнө. Тийм учраас хасчээ. Тэгээд энэ гурав дээр ерөөхдөө тулгуурлаа яриа авчиа. За хамгийн эхлээд элчингийн тэтгэлэг ямар сул болон давуу талтай вэ гэдэг талаар ярилцъя. Элчингийн тэтгэлэг ерөөхдөө сайтууд дээр зарлагдаад авчдаг. Ерөөхдөө 19 он гараад та нар баг бүх элчингийн вебсайтуудыг ингээд үзэж явах хэрэгтэй. Нөх зөвлөгөө бол тэгж явах явцад ингээд яг тухайн жилийнхээ тэтгэлэг нь бол гараад ирнэ. Гэтэ ихэнх тохиолдолд 8 сараас өмнө бол эдгээр зарууд гарч ирдэг. Тийм учраас одоо он гараал үзэх хэрэгтэй гэсэн үг. Элчингийн тэтгэлгийн давуу тал нь гэх юм бол одоо дундын зуулчлалыг хөсөхгүй. Дээрээс нь маш хялбар бүх процессыг чинь элчингийн хүмүүс өөрсдөө хийж байгаа учраас ер нь бол очиж шалгалтаа өгөө тэнцээд хариугаа аваад материал аваад визэндээ ороод тэгэл явна гэсэн үг. Ер нь бол энэ бол хамгийн том давуу тал. Мөн дээрээс нь элчингийн тэтгэлгийн хамгийн том давуу тал нь ямарваа нэгэн байдлаар арын хаалгах ч юм уу тийм зүйл бол байхгүй. Тийм давуу талтай байна. Сул талын хувьд гэх юм бол элчингэн дээр зарлагдж байгаа тэтгэлгүүд тодорхой хэдэн мэрэгжлэр тэгээд нэг тэнцэх хүүхдүүд бол тийм олон бол биш. Тийм учраас маш их өрсөлдөөн дундаас гарч ирдэг. Тийм болохоор бас жоохон хэцүү. Үнэхээр сайн хичих хэрэг гарна гэсэн үг. За дараагийн тэтгэлэг. Оюутлогын тэтгэлэг бол ерөөхдөө миний мэдж байгаагаар сүүлийн 6 жил тасралтгүйд зарлагдаж байна. Оюутлогын гадаадын тэтгэлэг гэж байгаа. Мөн дотоодын тэтгэлэг оюутлогоо зарладаг. Гэхдээ оюутлогын тэтгэлгийн давуу тал нь бол өмнө говийн оюутнууд илүү давуу талтайгаар тэтгэлгээ олгодог байгаа. Тэгээ оюутлогын тэтгэлгийн өшөө бас нэг гоё тал нь юу вэ гэх юм бол амжиргааны зардал бас өгдөг байгаа. Ер нь бүх юмыг өгдөг. Ер нь оюутлогын тэтгэлэг бол маш тав. Оюутлогын тэтгэлгийн сул тал нь заавал бакалаврынхаа сургуульд орцсны дараа буюу 1-р курсээ төгсчөөд бакалаврын тэтгэлгээ авдаг. Одоо хүсэлтээ гаргаж бакалаврын тэтгэлэгтээ тэнцэх юм боломжтой байдаг. Ганц оюутлогоо гэлтгөө шүү том компаниудын бас тэтгэлгүүд байдаг. Хэрэг хүсвэл тэрийг бас та нар өөртөө судлаад авах бүрэн боломжтой. За тэгээд дараагийн тэтгэлэг өөрөө хүсэлт гаргах. За өөрөө хүсэлт гаргахад бол өөрөө харж агаад ямар ч сургуулиуд дээр хүсэлт гаргаж болдгоороо илүү давуу талтай. Одоо жишээлх юм бол Harvard-ийн их сургууль ч юм уу те. Чи өөрөө хүсэлтээ гаргаад одоо хэрэг тэнцсэн тохиолдолд Harvard-ийн их сургуульд орох ч юм, MIT-д орох ч юм уу, ийм дэлхийн бүр номер 1 гэсэн их сургуулиудад орох болцоо байдаг. Өөрөө хүсэлт гаргахад сул тал нь юу гэх юм бол маш их өрсөлдөөнтэй байдаг. Энэ чи ганцхан чи биш одоо жишээлбэл элчингийн тэтгэлэг байлаа гэж бодоход зөвхөн Монгол оюутнууд дундаа өрсөлдөж байгаа. Харин өөрөө хүсэлт гаргаж байгаа тохиолдолд дэлхийн бусад бүх орны оюутнуудтай өрсөлдөнө гэсэн. Ийм учраас маш их өндөр өрсөлдөөнөөс тэтгэлэг олж авнаа гэсэн. За одоо шаардлагын талаар хэзээ ярьцгаа. Тэр эдгээр 3 одоо арга зам бол ерөнхийдөө шаардлагын хувьд бол ерөнхийдөө бараг адилхан ганц нэг нэмэх халсах зүйл бол байдаг. Гэхдээ яг ерөнхий ямар шаардлагатай байдгийг та нарт харуулъя гэж бодож байна. За тэгэхээр хамгийн эхлээд 25 нас хүрээг байх хэрэгтэй. Дараа нь эрүүл мэндийн тал дээр ямар нэг асуудалгүй байх хэрэгтэй. 10 жилийн чиний одоо энэ сурж байгаа сургуулийн чинь дүн бол онц эсвэл сайн байх хэрэгтэй. CDF байвал тэгэл. За харин дараа нь болохоор тэмцээн уралдаанд орж исэн буюу нийгмийн идэвхтэй харна. Нийгмийн идэвх сайтай бол тэнцэх магадлал маш өндөрөө гэсэн үг. За дээрэс нь англи хэлний оноо шаардж байгаа. Мэдээж англи хэлний оноотой байж байгаа. Англи хэлний оноогүй бол
хинч мэдэхгүй шүү дээ. Яаж манай сурах гэдэг юм бэ гайхах шүү дээ. Тийм учраас заавал англи хэлний оноотой байх хэрэгтэй. Дараа нь багшийн тодорхойлолт байх хэрэгтэй. Хамгийн сүүлд бөгөөд хамгийн чухал зүйл юу вэ гэх юм бол сурах төлөвлөгөө буюу одоо тэр сургуульд ороод яаж сурах талаар ийм study plan бол баг бүх сургуулиуд авдаг. Энэ study plan чинь маш сайн бичигдсэн байх хэрэгтэй. Би дараагийн бичлэг дээр бас хэрхэн өөрийнхөө study plan болоо эдгээр шаардлагуудыг хэрхэн хангах талаар бас видео бичлэг та нарт хүргэе гэж бодож байгаа. Тийм учраас намайг дэмжиж бас энэ ч subscribe дараарай. Энэ бичлэгийг share хийхээ мартав. Илүү олон хүнд хүрэх юм бол би бас бичлэгүүдээ улам ихээр ингээ хийгээл юм гэсэн үг шүү дээ. Энэ бичлэгээр та нарт элчингийн тэтгэлэг яг сайтн дээр яаж зарлагддаг талаар нэг жижигхэн жишээ олгоод үзүүлье гэж бодсон юм. За тэгээ эхлэе заяа. За энэ ч нас харъя. Би энэ ч бүгд найрамд Солонгос улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны аль биесны веб хуудсан дээр орсон байна. Одоо жишээлбэл энэ дээр гарсан одоо энэ 19 онд бүгд найрамд Солонгос улсын засгийн газрын тэтгэлгээр бакалаврын зэрэгт суралцах гадаад оюутан сонгон шалгаруулах зар гэж байгаа. Яг энэтэй адилхан. Ерөөсөө энэ элчин сайдын яамнууд дээр шууд ингээ зар нь тавигчдаг. Тэгээ энэ чэнэс бүрдүүлэх хугацаа, материал хүлээн авах газар, сонгон шалгаруулах оюутны тоо гих зэргүүд бол бүгд ингээ сайтн дээр бичээстэй. За дараа нь Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны энэ сайт үү. Монгол улсдах Америк нэгдсэн улсын элчин сайдын яам гэж байна. Аль биесны сайт дээр ороод боловсрол соёлын дүрмээр хангууд Америк нэгдсэн улсад суралцах тэтгэлэг ба солилцоо. Орон нутгийн хөтөлбөр дотроос тэтгэлэгт бас солилцооны хөтөлбөр гэдэг. Ерөнхийдөө энэ элчин сайдын яамнууд дээр маш их Итали элчин сайд, Англи элчин сайд яамнуудтай Арабын нэгдсэн Эмират бүгдэн дээр нь тэтгэлийн мэдээлэлүүд бол гарч ирдэг. Хэрв сайтн дээр нь мэдээлэл байхгүй байгаа нөхцөлд шууд элчин сайдын яамнууд дээр нь очоод би ингээд тэтгэлийн материал одоо мэдээлэл авах гэсэн юм хизээ гарах бол гэдгийг өөртөө биеэрээ очиж авалж болдог. Одоо Америкийн элчин сайдын яамны тэтгэлгүүдийг үзье л да. Бакалаврын төвшин, бакалаврын оюутны глобал UGRAD хөтөлбөр, бакалаврын эмэгтэй оюутнуудын SUSI хөтөлбөр, Fulbright-ийн мэргэжлийн хөтөлбөр, Fulbright-ийн тэтгэлэг бол дэлхийд маш том тооцогддог юм тэтгэлэг гэх мэтчлэн одоо энэ тэтгэлгүүдийг авч болно. За ерөнхийдөө ингээд энэ удаагийн бичлэгний маань хамгийн ихний хэсэг өндөрлөж байна. Энэ удаагаар элчин сайдын яамны тэтгэлгүүдийг яаж авах боломжтой талаар ихэд ялла. Дараа нь дотоодын тэтгэлгүүдийг одоо яаж авах уу те тэр талаар бас ярих гэж бодсон. Бакалаврын төвчний бичлэгээ би ерөнхийдөө нэг 2 хэсгээс бүрдүүлчихье гэж бодсон. Энэ бол эхний хэсэг нэгэд дуслаа. Дараа нь 2 дугаар хэсгийг хэрэг энийг хүмүүс амиг үзэж явах юм бол 2 дугаар хэсгийг хийн. Үзүүлэхийн тулд та нар бас Facebook дээр маш сайн шеэрлээрэй, мөн ангийнхаа групп дээр бас шеэрлээрэй. Мөн бакалавра төгссөн залуучууд маань хэрэг энэ бичлэгийг үзэж байгаа бол миний дараагийн бичлэг бол магистрийн төвшөнд эдгээр тэтгэлгүүдийг яаж авах талаар бас хүргэх болно. Тиймээс энэ бичлэгийг маш сайн түгээгээрэй гэж хүсэж байна. За бака.